За тэгэхээр ер нь бол эдийн засгийн хөгжлийн яамнаас ховдын ярантын бомбын нэмэлт гарцсан асуудлыг тээд зүү болон зураг төслийн мөнгөний тавиад хийж байгаа. Юуны байтгийн бомбын байнгын ажиллагаатай болгох түүний одоо зураг төсөл бүх ажлыг бас эдийн засгийн хөгжлийн яамнаас санхүүжүүлээд хийгдэж байгаа бараг дуусч байгаа бах. Тэгэхээр би эндээс хоёр газрыг асууад байна л да энэ хоёр сайдаа. Одоо дөнгөж сая Батцуур гишүүн бас асуугаад гэж байна. Яг энэ бичгтийн бомбтар асуудал байгаа юу? Янз янзын тийм гэмтгэрийн шинжтэй тэр асуудал тэр бомбын хөгжлийн корпорацтар ч байгаа юу? Тэгээ ховдын тэр ярант байтгийн бомбтар асуудал байгаа юу? Байхгүй бол маш хурдтайгаар энэ одоо урд нь явж исэн тэр одоо төсөл асуудал байхгүй бол хурдан явуулмаар энэ асуудал байгаа юу гэж асууж байна. За энэ саяны дурдсан 3 бомбт. Баттмөрийн хөрөгч. Энэ асуудлыг би яг шалгаад засгийн газар танилцуулаад 5 сар өнгөрч байна. Хууль хяналтын байгууллагад шилжүүлээд 4 сар өнгөрч байна. Хууль зүйн дотоод хэргийн сайдын өжлөө өгөөд 45 онд чинь. Тий. За хууль зүйн дотоод хэргийн сайд сайн буянгийн амар сайхан сайд хариулъя. За бүрдүр гишүүнд хариулахад хэлийн бомбын хөгжлийн асуудал төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх асуудал бол хууль зүйн дотоод хэргийн яам хийхгүй. Та энийг маш сайн мэдж байгаа. Таны яриад байгаа тэр ажлын хэсэгтэй холбоотой асуудал ажлын хэсэг байгуулагдаад хуралдаагүй байгаа юм билээ. Би хуралдуулахаар товын зарлагдсан байгаа. Хууль хяналтын байгууллага тэр 54 хэлийн бүсэд ашигт малтуулын зөвшөөрөл олгосон гих асуудалтай холбоотой хяналт шалгалтын ажлууд хийгдээд явж байгаа зүйлүүд бий. Тэр хэлийн бомбын газрыг зарсан гэдэг асуудал бас шалгадаад явж байгаа. Ихтэй энэ одоо зарцсан үгүй хийсэн асуудал байхгүй гэдгийг та бүхэн өөрсдөө мэдж байгаа. Энэ хэлийн бомбын захиргаа гэж ковид үед байгуулагдчихсэн. Энэ байгууллагын үйл ажиллагааг цааш нь нэрнэ. Нэг бол тэр сангийн яам хуучин байсан бомбын зөвлөл гэдгээр эсвэл хил хамгаалах